энэ удаагийн танилцуулах sneaker маань Kobe 8 Protro What Day. За энэ удаа худалдаанд гарсан Kobe 8 Protro What Day-ийн хайрцаг нь болохоор энгийн Kobe-гийн sneaker-үүдтэй харьцуулах юм бол арай илүү чимэн өөр гарсныг анзаарч болох юм. За энгийн Kobe-гийн хайрцаг бол энэ ийм байдаг. За энэ Kobe 8 Protro What Day юм. За 2013 онд хамгийн анхны OG-г гарч ирсэн бол 2025 онд дахин ирж байгаа. Дахин худалдаанд гарч байгаа юм. За энэ удаагийн What Day юм бол OG-тэйгээ бас нэлээд төстэй гарсан гэж ойлгоход болно. За жишээ нь бол одоо энэ Nike Sushi зүгээр ингээд наацсан байгаа байдал, хэлнийх нь нэмхэн байгаа байдал нь одоо OG-ний ерөөд ийм байдаг. Ер нь What Day гэдэг үг нь хаанаас гаралтай вэ гэхээр за Nike SB Dunk хамгийн анх What Day гэдэг үг гарч ирсэн. За What Day гэдэг нь тухайн пүүсний өмнө гарч ирсэн өнгөнүүдийн нийлбэр өнгийг What Day гэж хэлдэг байгаа. Kobe 8-ийн онцлог нь гэх юм бол Kobe 4-өөс эхлүүлээд пүүзүүдийн хамгийн хөнгөн байх тал дээр нэлээх анхаарч эхэлжсэн. За тийм ч учраас Kobe 8 дээр бол хөнгөн байх талаас нэлээх бодож үзэж байна. Миш материал, сушийн одоо зүгээр наалтаар хийж өгсөн хэлэн нэмхэн, одоо улан одоо корт фильм мэдрэхэр илүү нэмгэн доктортой бөгөөд одоо хамгийн хөнгөн байдалтай анхаарч өгсөн байдаг. Kobe 5-аас эхлээд Kobe Code гэдэг зүйлийг ашиглаж гисэн байдаг. За Kobe 8 дээр ч гэсэн Kobe Code орж өгсөн байдаг. За Kobe Code орж өгсөн эхний хэсэг нь за энэ артлын хэсэг. Өсгийн хэсэг дээр нь Kobe Code одоо энэ шивж өгсөн байдаг. За энэ нь юу гэсэн утгатай зүйл шивж өгсөн бэ гэхээр Chase Perfection буюу одоо төгсийг төгс рүү тэмүүлэх гэсэн утгатай зүйл бичиж өгсөн байдаг бол за мөн дотор талд нь энэ дээр харагдаж байгаа дөрвөн төрлийн тэмдэглэгийг бас байрлаж өгсөн байдаг. За эхнийх нь accuracy, за хоёр дахь нь speed, гурав дахь нь vision, дөрөв дахь нь focus гэсэн одоо Kobe-гийн хамгийн чухал гэж боддог дөрвөн icon-ыг оруулж өгсөн байдаг. За улан дээр нас accuracy буюу оновчтой байдал нэрвчлэл гэсэн одоо бичиг байрлаж өгсөн. За тэмдэглэгийг харах юм бол тэр одоо оновчтой байдлыг илтгэж өгсөн юм уу гэмээр лого байгааг анзаарч болох юм. За товчхоноор бол нэг юм хөө байна. За манайх өнөөдөр ярьсан Kobe 8 Protro болон өөр бусад пүүлүүд захиалга авч байгаа. За та сонирхсан пүүлүүдээ надаас асуугаад мэдээлэл аваад захиалга хийгээрэй.